За таны өдрөг төсөөллийг бол сонслоо тий. Энэ хүнсний одоо Евразийн нөгөө эдийн засгийн холбоо гэдэг худалдааны хэлцээр хийгээд л тийм ээ бахан гэрээ байгуулад явцсан. Тэр 367 нэр төрлийн бараа тарифын хөнгөлөлт одоо яг эдэлж үнийн чөлөөлөлт нь байгаа мó. Ингэснээр одоо энэ хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэж гин үү? За инкурсэд хариулъя. За ингээд түрүүнтэхэд дуусгахын эрчим хүчний томоохон төслүүд гадаадын томоохон хөрөнгө оруулалтууд нь нэлээд идэвхжнэ. Тийм болохоор бид нар өөдрөг байгаа. За харин ч их даруй байгаа. Суур төвшин дээр л байна гэсэн үг. За нөгөө талаар Евразийн эдийн засгийн холбоотой хэлсэн гэрээ түүнийг гишүүн орнуудын парламент эзлэн баталсан 7 сарын 10-даар одоо албан ёсоор гэрээ хэрэгжиж эхэлнэ. Маргааш бид нар хамтын одоо Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагааныхаа гэрээ бичиг газрын одоо зураглалаа гаргана гэсэн үг. Үйл ажиллагаагаа хэрхэн хөгжүүлэх үү? 40 гаруй одоо техникийн зохицуултууд байгаа. Гайл, хорой цэр, стандарт, мал эмнэлэг, урмал хамгаалал гээд энэ төрийн байгууллага хооронд хамтын уялгаа яаж одоо уялдуулах уу? Гайлын тоо бүртгэл бүтгөөс одоо тэр барааны ангил манглаа зохицлохоос нэлээд олон ажлууд байгаа. За энэ минийхээ бид нар засгийн байгууллагууд энэ дээр ажиллаа хийж байна. Хувийн хвшлүүд бас үйлдвэрүүд бэлтгэл ажил хангаж байна. 15-аас 55% тарифын чөлөөлөлт орж ирнэ.